сайн байцгаана уу? Эмч зөвлөж байна. Нэвтрүүлгээрээ Монгол улсад хамгийн их тохиолдож байгаа хавдрын өвчлөл буюу тэр дундаа илгэний хорт хавдрын талаар мэдээлэл хүргэж байна. За хорт хавдрын хувьд бол нийт жилд бол 7,000-аас 8,000 хүн шинээр онцлогддог. Түүнийх нь 3,000-аас 4,000 орчим нийт 40% орчим нь илгэний хорт хавдар онцлогддог бие даа. Түүний дараагаас ходоодны хорт хавдар, за аушны хорт хавдар, за умаа үзүүний хорт хавдар, улаан олон хорт хавдар гэх жишээний тэгээ бусад байрлалын хавдрууд гэж ордог. За илгэний хорт хавдар гэдэг нь өөрөө илгэний архаг өвчний суурин дээр болон БЦД вирусын халдварын үед суурин дээр үүсдэг илгэний эсийн гаралтай хорт хавдрыг илгэний хорт хавдар гэж нэрлэж байгаа. За нөлөөлөх хүчин зүйлийн хувьд бол амьдралын буруу хэм маяг, хөдөлгөөний хомсдол, тархалт, буруу хооллолт, арх тамхины хэрэглээ, за мөн гадаад орчны нөлөө, бас удамшил, тэгээд ажлын хортоо нөхцөл зэргээр нөлөөлөх хүчин зүйл нь болдог. За урьдчилан сэргийлэхийн хувьд бол ерөөсөө жил тутам хэвлээ хоо, илгэний БЦД вирусын халдварын шинжилгээ өгөх, тогтмол нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, Б вирусын халдваргүй тохиолдолд бол вакцины зуралтанд заавал хамрагдах хэрэгтэй. За С вирусын хувьд бол ерөөсөө цус хэлбүүлэх, илгэний С вирусын халдвартай цус хэлбүүлэх тохиолдолд за мөн бохир зүү тариураар сайтар ариутгаагүй эмнэлгийн тоног төхөөрөмж багажнаас бас халдварлах боломжтой. Б вирусын хувьд бол эдгээр тохиолдлуудаас гадна бэлгийн замаар бас халдварлах боломжтой байдаг. За илгэний хавдар нь ерөнхийдөө дотроо хортой болон хоргүй гэсэн хоёр янз байгаа. За хүн хэвлийн яханд харууллаа гэхэд илгэн дээр нь ямар нэгэн үүсгэр байгаа тохиолдолд тэрийг шууд хортой гэж бодохгүйгээр заавал хавдрын нарийн мэргэжлийн эмч болон элэг цэсний нарийн мэргэжлийн эмчд үзүүлээд түүнийгээ бусад хавдрын маркер шаардлагатай бол хэвлийн тоцгочтой компьютер томографик эдгээр шинжилгээний үндсэн дээр яг илгэний хавдар нь онцлогддог. Тэгэхээр өвчтөнд маань ямар нэгэн хүнд маань ямар нэгэн зовир илэрсэн илгэн дээр нь үүсгэр байгаа тохиолдолд цаг алдалгүй өрхийн эрүүл мэндийн төв болон хавдрын нарийн мэргэжлийн эмч, элэг цэсний нарийн мэргэжлийн эмчид үзүүлж онцлогоогоо хийлгэх шаардлагатай. За хорт хавдараас урьдчилан сэргийлэхийн тулд бүгдээрээ тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. За тэгэхээр 20 наснаас эхлээд эмэгтэйчүүдийн хувьд 2 жил тутам хүүхний хорт хавдрын эрт илрүүлэгт, умаа үзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 30 наснаас дээш 3 жил тутам өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж үзлэг шинжилгээ өгөх. За мөн 40-оос дээш наснда 2 жил тутам улаан олон ходоод дурандуулах. За илгэний хавдрын үед бол 40-оос дээш наснд бол тогтмол хэвлээ эхо жилдээ 1 удаа хийлгэх шаардлагатай.